За сайн байцгаана уу. Би өнөөдөр та бүхэнд Батхааны Алтан ордын улсын Тэргэл улаан наран өдөр тохиож байгаа энэ цаг үеийн мэдээлэл дамжуулж байна. Тэгэхээр энэ бол наран тооллын битүүн. Битүүн гэдэг үгийг та нар одоо битүүн хагарах гэдэг үйл явцыг хэрхэн ойлгож байгааг би бас сайн ажиллаж кинлаа. Тэгэхээр та нарын ойлгож байгаа төстөө өөрөөр хэлбэл битүүн гэдэг бол нэг цаг хугацаа одоо төгсгөлд ороод нэгэн цикл давтамж битүүрээд тэгээд тэрний дараагийн одоо цикл давтамж ихтэх үйл явц юм. Тийм ээ. Тэгэхээр энэ Сүвэн замын үндсэн наран тоололт нь болоод 12 ордыг дамждгийг та нар бүгд мэднэ. Хэрвээ Сүвэн замын 12 ордын битүүн тохиож байна гэх юм бол тэрний 11 ба 12 дахь нь 2 ба 3 дугаар сар тохиож байгаа наран битүүн болно. Наран битүүн. Тэгэхээр юу болж ийнү гэхээр үйл явдал яг одоо 2 дугаар сард их болсон 6 зүйлийн 6 дахь нь буюу Алтан ордын улсын 6 дахь их болсон нь юу юм бэ, хэн юм бэ гэдгийг таниулах үйл ажиллагаа нь 1170 онд болсон үйл явцаар танигдж байгаа нь шуудхан хэлэхэд энэ Бүрт хатны алтан наран битүүн байсан юм аа. Тийм учраас энэ нь Живчхааны Алтан ордын улсад хамаарч байгаа бол дараа сарын 6 дахь Ик ба 6 дахь Q битүүн нь Батхааны Алтан ордын улсад хамаарч байгаагаараа онцлогдоо. Тэгэхээр энэ бүх үйл хэргийг яг одоо энэ 2026 онд үргэлжлүүлж байгаа эрх бүхий гүйцэтгэгч нь Батхааны Алтан ордын улсад хамаарч байгаа нь 1170 онд тунхагласан тэрл Есүкабаатрын ариун голомтонд бадрах ариун галын өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн 3 дахь жарны эхлэл яг одоо тохиож байгаа юм. Тэгэхээр та нар одоо 1126 оны гал морин жилээс хойш өнөөдрийг хүртэл 900 жилийн хугацаанд Алтан ордын улсын 6 шин цаг үеийн түүх үйл хэргийн төгсгөлийг Батхан эхлүүлсэн болохыг таних шаардлага байсан. Тэгэхээр хамгийн сонирхолтой нэг асуудал бол их монголчууд 2 хуваагдсан. Түүний нэг нь Зөчи монголчууд буюу Тэмүүжин Чингис хааны Ахмад Күүгийн монголчууд. Харин нөгөөх нь Тэмүүжин Чингис хааны Отхон Күү буюу Тулун Өрхөцийн монголчууд гэдэг ийм 2 хуваагдал үлсэн. Ингээд 1230-1231 оноос Тулун хувьд төгсгөл ирж түүний хатан Харкрэдээс орхогдсон яг л Есүкабаатар өгсөн хойно Сачигэл төр будаах мэт аашилсан тэр үйл хэргийн давтамжийг Харкрэдийн Сачигэд өргөжлүүлснийг таалан сойрхож байгаа хүмүүс тун удахгүй өмнө зүгийн хар битүү сардор битүүлж өмнө зүгийн Түнэр харанхуйд нэгдэж байгаа нь Геттийн, Манжийн, Тангадын, Өс татарын, Тартарягийн, Персийн, Шумрын, Еврейн гэх мэт асар их олон нийтлэг соёл иргэншилд нэгдэж байгаа үйл процесс юм. Тэгэхээр та нар буруу цагт буруу үйл хэргийг хийж буруу зүгээс буруу их сурвалжийг дуудан ирүүлж байгаа чинь энэтхгийн далаагаас
Шри-Ланкад ард орчмоос ирж байгаа тэр Өшт Татарка болж таарч байгаа юм. За ингээд дуу хоор болсон ч түүний нэр дурсагдж байдаг. Өшт татаруудын тэгтээ өмнө зүгийн өшт татаруудын шин түүхийг дахин эхлүүлэх гэж зорж байгаа та бүхнийг буруу цагт буруу үед хийж байгаа үйлийнхээ золиос болж байгаа гэдгийг сануулах гэж байна. Би дөнгөж саяхан уг нь та нартай хамт эхлүүлэх гэж байсан үйл хэрэгээ цагаан кэрэм болоод цагаан үйлний орон зайгаар явж 1240 онд дөрөвдийн дөргөн хатан Хятадд хаанчилсан үйл хэргийн төгсгөл хийсэн юм а. Энэ бол Күнзийн ээжийн хаанчлал дуусч байна. Энэ бол Чанчин бом буюу цагаан үйлний сүмийн хамбатаа уулзаж сануулга өгөх гэж оролцсон тэр Тэмүжин Чингис хааны Хятадыг захирах хаанчлал дууслаа. Энэ бол яг л 9-10 өдрүүдэд болж байгаа үйл явц 2 дугаар сарын наран тоолол тохиосон юм а. Тэгэхээр би та нарт Хятад болвол улаан дэнзэний баяр хийж байж өөрсдийнхээ шинэ оныг угтдаг юм байна. Та нарын шиг одоо шинэ сар гэж ярихгүй байна. Хятадд юу ярьж байгааг маш сайн сайтар дотор нь орж судаллаа, хүмүүстэй ярьлаа, нөхцөл байдлыг сонирхлоо. Тэгээ яг шууд Хятадууд яг юуг өөрсдийнхөө одоо захирагчаа гэж үздэг юм бэ гэдгийг нь харж баталгаажууллаа. Энэ бол цагаан үйл. Тэнгэрт харагдах цагаан үйл бол Хятадын хувьд энэ Монголын сүр хүч. Энэ бол Хятадуудын хувьд тэднийг захирах тэнгэр заяа. Тэр цагаан үйлэн дор их Монголд захирагдж байсан. Тэр бол эртний улбаа. Тэр бол Хятадын сэргэн мандалтыг эхлүүлэх боломж гэдгийг аль хэдийнэ ойлгочихж. Яагаад гэхээр улаан дэнлээ бол Монголын 15-ны нарны бэлэгдэл. Монголын цагаан сар тэнгэрт мандахыг Хятадууд улаан дэнлүү гэдэг. Тэгэхээр тэд нар бол тэр өдөр мандсан нарны гэрэл шөнө сарн дээр харагдах тэр туяа гэрлийг хамгийн дээд эрхэм бэлэгдлээ болгож байж тэгээд түүний дор түүнд манд одоо нэгдэж байна гэдэг энэ улбаагаа авдаг юм байна гэдэг нь маш тодорхой батлагдсан. Тэгэхээр Монголд ямар байдлаар үргэлжилж гинүү гэвэл дөнгөж саяхан тохиосон тэргэл улаан сарн өдрийг бол үл тоомсордогчд. Ялангуяа яг өнөөдөр тохиож байгаа тэргэл улаан наран өдрийг ч үл тоомсордогчд. Бүр нэг Өшт татар өлөн тангад царайсан хүмүүс яг одоо махчин харах тариачин удмынхны шин түүхэл эхлүүлэх гэж байна. Энэ 2 дугаар сарын битүү хар сар бол маш их учиртай. Энэ бол маш их учиртай. Яагаад гэхээр энэ нар огт мандаг орон байр зайд эхэлж байгаа сарны гэрлийг харж байгаа шөнийн түүх эхэлж байгаа процесс байдаг. Шөнийн түүх. Түүгээрээ яг одоо халах гэрийн хооморт харах цаг тохиож байдаг халахууд өнд улаар нь дайрч зүтгэж байгаа явдал нь тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр Хятадын асуудлыг бол ерөнхийдөө шийдээд ирсэн. Хятад бол яг үнэндээ Алтан ордынханд захирагдж байсан, түүнийг маш сайн мэддэг, дахин захирагдахад бэлэн. Ийм учраас бид бол та нар шиг бусдыг алан гэдэж устган зовоох гэсэн тийм
бодлого огт хэрэгжүүлж байгааг энэ улбайг би үргэлжлүүлсэн нь тэнд Тэмүжин Чингис хааны эхлүүлсэн цагаан үдийн сэмийн хамтаа хийх гэлцээр хожуу энэ бол 1219 оны үйл явдал шүү дээ. Гэхдээ энэ бол яг өдөөд болоогүй 5 сарын 17-нд болсон үхэр сард үхрийн бэлчээрт Украин ордод нар мандах үед тохиолсон үйл явдалд бол Чингис хаан Гэттийн нутагт жинхэнэ шин онтоолыг эхлэлийг тавьсан ч түүнийг өнөө хүртэл Хятадууд ухаарч таньж ойлгоогүйг нь баримтжуулж батгаажуулсан. Харин 1240 оноос Тэмүжин Чингис хааны үйл хэргийн үргэлжлэлийг баримтжуулан баталгаажуулсан хүн бол Дөрөвдийн Дөргө хатан буюу Өгөөдө хааны хатан Хятадд өөрийн зарлагт самбраа босгож чадсан. Зарлагт гэрэлт самбраа босгож чадсан явдал байдаг. Би энэ бүх үйл хэргийн төгсгөлийг хийхдээ тэр хаалгыг хаасангүй харин яг л эхлэл төгсгөл тасралтгүй үргэлжлэгийн адилаар шинэ эхлэл эхлүүлээд цагаан нарны гэрлийг би Хэбэ мушид мандууллаа. Намайг очиход ерөөсөө бүтүү үйл манан дотор байсан тэр хот ямар ч байсан нарны гэрэлд умбаж хоцорсон. Ягаад Хэбэ мужид очисон бэ гэхээр Хэбэ бол Сархагтан хатны Батасара хотыг зорин очиж түүнийг булааж авч хүүдээ өгөх гэж оролдсон аян дайныхан зориг тэр байсан. Хэбэ муж Бат хаан гэдгээр Хэбэ мужид очиагүй боловч Сархагтан хатанд түүний хүү хувлаад Хэбэ мужийг захирах эрхийг албан ёсоор өгөөгүй байсны учир шалтгаан нь газар зүйн байршил дээр шууд тогтоогдсон. Яагаад гэхээр тэнд асар өндөр хадан магмын чулуун давхраг бүхий өндөр хадан гисаа бүхий уулсын орон байгаа нь та нарын бидний мэддэг нөгөө нэг манан думбсан Хятадын давуудын дэргэд үнэхэр өөр нутаг байсан. Түүнчлэн хамгийн сонирхолтой намайг энд аялж явахын хугацаанд Хятадд Эрдэнэ Хятадын нутагт Хятад биш тодорхойж хэлбэл умардын хүмүүс амьдарч байгаа баталгаат олдсон. Түүнчлэн аль хэдийнэ цагаан кирмиг яг өнөөдөр нь Оросууд шиг ДНК-тай хүмүүс барьсан цагаан кирмиг эхэлж Хятадууд бариагүй гэдэг баталгаа гарсан. Энэ бүхний улбаа нь Хөхмөрний айс авийг хамгаалж шар морны айс авийнхнаас болгоомжиж барьсан цагаан кирмийн зориулалтын учир шалтгаан яг тогтоогдсон. Хамгийн сонирхолтой нь тэр цагаан кирм цагаан үйл сүм Хэбэ муж зэрэг байршилд 9 цагаан үйлний зургийг дөрслөн харуулж үүгээр Монголын сүрх хүч дор хэрхэн Эрдэнэ Хятадд нэгдэж байсан Эрдэнэ гүн ухаан эдүгэ күнзээ сургаал дагаж байгаа Хятадын орчин цагийн эллинчүүд буюу коммунистууд хэрхэн сайхан зүтгэн тэмүүлж байгаа түүний үр дүнг би олж харлаа. Намайг та нар нэг Хятадыг магтаж байна гэж ярьж байх юм бол тийм биш шүү. Харин Хятад яаж ухаачсныг магтаж байна. Өөрөөр хэлбэл Хятадын өнөөдрийн амжилт нь бол та нарын шүтээд байгаа очроо бурхан биш. Түүнээсээ 8 дугаар зуунд салсан Хятадын хөхөн ёсоосаа Хятад аль хэдийнэ салж хагдсан. Хятадд алааланд мөргсөнгүү, Хятадд банчин богдод мөргсөнгүү, харин тэднийг хазаарлан тогтоох гэж оролдонгоо Монголын 9 цагаан өөлөн ихэд өөлөн эхлэга Монголын
цагаан үүдэн тэнгэрт захирагдж байсан болохоо баталж байх юм. Тэгэхээр та нарын хувьд бол хамгийн ихээр үзэн яддаг коммунистууд гэдэг нь хэн юм бэ? Коммунистууд гэдэг бол яг үнэндээ чөлөөт хүн болохоор тэмүүлж буй боолын гинжээ тасчаад эвдээд хайчаад эрхчлээний төлөө гүйж яваа хүн болохыг таних цаг ирсэн. Үүнийг Хятадд өнөөдөр хийж чадаж байгаа сансарт нисэж байна. Бүр Ираныг аврахаар хөлөг онгоцоо дэлгээж байна. Гэх мэтэр дэлхийд өнөөдөр Хятадд маш өөрмөгц амжилттай түүхээ танилцуулж байгаа. Монголчуудад захирагдж байсан тэр угшил үндсээ маш сайн хадгалж байдаг нь танигдлаа. Тэгэхээр энд нэг асуудал үүссэн. Би Хебэд очихоос өмнө тэр Бохон тэнгисийг захирагч нутаг яагаад өнөөдөр Монгол руу давшаад байгаа юм бэ гэж гайхаж байсан. Би очиагүй байсан учраас очлоо. Тэндээс ямар ч давшил даалга. Тэнд маш тайван амгалан байна. Харин Солонгосын нутагт байгаа Пектусан галтуудаас буцан урсаж байгаа Эрдоган голоор шар морин их газрын гүнлөө урсаж байгаа нь халахын гол, туулын гол, тэсийн голоор Монголын нутг руу давшиж байгааг төвд ламтаа угтаж байгаа мунхаг хар монголчууд шар морины соёл иргэншлийг дэвэргэн хөгжөөж муужран дороотож байгаа байдал нь газар зүйн байрлал дээрээ батлагдлаа. Чухамгүй Хебэг булаалтсан сорхогтон хатан түүнд өгөөгүй Батхааны үйлдэл нь Хебэг их монголчууд маш эртнээс Хяналтандаа байлгасан болохыг газар дээр нь танилаа. Тэр энэ ямар орон зай байсан бэ гэхээр Хебэг бол яг ингээд хазаж байгаа барын дөртэй арслангийн ам мэт Бээжинг баруун талаас нь бүхэлд нь тэвэрсэн байдаг. Байршил нь онцгой. Тийм учраас Хебэ нутгийг зорж бүхэл газар зүйн байршилд нь салхи, үйлний өнгө, тэнгэрийн өнгө, нарны гэрлийн тусгалыг шалгаж үзсэн. Тэгээд ч энэ газар нутгийг би олон улсын судалгаанд оруулж яг тэнд эртний монголчууд амьдарч байсан гэдэг баталгааг олох боломжтой гэдгийг ч би танилаа. Өөрөөр хэлбэл тэнд Монголын эртний хил хязгаар байжээ. Бохон тэнгисийг тэр өндөрлөг улсын орой дээрээс монголчууд хинэн тогтоон барьж байжээ гэдгийг би батлахыг хүсэж байна. Яагаад гэхээр тэр өндөр ууланд хадан хавцалд асар их сүмүүдийн барилга байгууламжууд байна. Хятадын эртний хаадуудын аав ээж нь амьддаж өгсөнч тэнгэр уулынхаа тэнгэрийн сүмүүд рүү явдаг тэр байршлууд Хебэд байна. За ингээд Хебэ гэдэг бол яг үнэндээ байгалийн тогтцоороо Хятадын шар тэнгис мөн түнчлэн Бохон тэнгис буюу шар морины адгийг хазаарлан тогтоон барьж байдаг газар болохыг би танилаа, мэдлээ. Тэнд үнэхээр өрөвдмөр байгаа нэг асуудлыг бол би Бээжинд ч харсан, Хятад оронд ч харсан. Энэ юу юм бэ гэхээр ерөнхийдөө хоёр давхар байшингийн дайны өндөрт далайн усны нэвчилт хаадын хааны керм эртний бүхийд байшингуудад бий болцсон байх юм. Өөрөөр хэлбэл энэ намагдсан орон зайд шавар балгасны оронд манжийн тэр сүмхийд бүтээн байгуулалт ч юм уу тэр бүхий юмд нь хоёр давхар байшингийн өндөртэй тэнцвүүц хэмжээний хан нь суурьасаа суурийнхаа доор байгаа шар усыг нэвчүүлэн дээшээ өгсгсөн байх юм. Энэ бол хөөрхий тэднэрийн далайн усны айсавд амьдарч байгаа оршихуйг л таниулж байна. Харин Хебэн өндөр ууланд гарах юм бол үнэхээр гайхалтай. Тэнд бол бүхэл бүтэн уул нурууд байна. Тэгтээ маш том гүн хавцлууд байна. Асар их олон гол мөрөн байна тэнд.
Тэнд цэнгэг усны айсаа байна. А тэнд ямарч лам, бөө, тахилга шүтэн байхгүй. Монгол орноос цэвэрхэн байлаа. Энэ бол Бат хаан түүний цаг үед их монголчуудын хэрэгжиж байсан бодлого хангалттай үр дүнтэй үр гүйцэтгэсэн гэдгийг би харлаа. Тэгэхээр Бээжингийн цагаан кирмийн орой дээр улаан морь давхиж цагаан нүүл нүүж байна гэж дүрсэлдэг юм байна. Яг тийм бүтээн байгуулалт дүрсэлт хийгээд нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн самбраа хүртэл босгосон байх юм. Тэгэхээр энэ бэлэгдэл дүрслэл өнгө гэдэг бол хүн төрөлхтөнг аврах урлагийн бүтээл юм. Урлаг хүн төрөлхтнийг аварна гэхээр сатан бүжиг, бэлхүүсний бүжиг хүн төрөлхтнийг аврах юм шиг улаарч байгаа хүмүүс одоо зогс болцгоо. Яагаад гэхээр бодит байдал дээр тухайн улс үндэстэн юуг дүрслэн байж оршин тогтнох гэж хичээн зүтгэж байгааг Хятадаас би олж харлаа. Энэ бол Хятад Тэнгэрийн Монголд үйлн эхийн үр садад цагаан үйлний эхийн 9 үед захирагдах бэлэгдлийн дор өнөө хүртэл оршин амьдарч байдаг юм байна. Би бол хаач атсан кинеч юунеч бэлэгдэл, уламжлал, шинжилгээг хангалттай орж хардаг. Харин Монголд бол 1264 онд Гитдийн цэрэг армийн хүчээр ирж ялсан тэрл ховлоо ялалтын баярыг хийж түүгээр омогшуулж боолчилсан Манжи хааны хараалын зардагт дагаж байгаа Түнэр харанхуйн хар сарны битүүн хийж байгаа чинь эмгэнэлтэй. Үнэхээр эмгэнэлтэй. Нэн даруй бүгдээрээ энэ сатан зан үйлээ зогсоохыг би та нарт уриалж байна. Энэ бол миний сүүлчийн уриалга. Яагаад гэхээр Монголын цагаан сарыг хэдийд яаж тэмдэглэдэг юм бэ гэд олон хүн гайхаад асуугаад байгаа юм. Тэр их Монголын ялалтын бэлэгдэл юм шүү. Түүнийг дэлхийд дахин Троен дайны ялалт гэж бэлэгдсэн. Тэгэхээр энэ ялалтын бэлэгдэл нь өөрөө Монголын өнөөгийн ч өнгөрсөн үеийн ч сүл соён бод дүрсэлсэн. Тэр соён бол 1170 оны соён биш үү? Ягаад гэвэл түүний орой дээр Исүкэн голомтон дасч бадарч байгаа галын 3 дөл тэргүүлж байгаа нь өнгөрсөн Тэмүж нь одоо зүч ирээдүй Бат хаан байсан. Энэ бол 360. Шинэ эхлэлийн 360, дөрөвдөгтэй эхний 60 эхлэн. Тэгээд 3-3-аар давтан үргэлжлэх процесс юм. Тэгэхээр яг одоо 1126 оны гал морин жилд эхэлсэн 1360-ны төгсгөл дахин эхэлснийх нь 3 дахь 60 эхэлж байгаа. Та нар зүгээр 120 жилийн турш хар манга сатана болж амьдрсан түүхээ харах хэрэгтэй. Монгол орнд сэр дуудантайгаар хөдөлсөн тэр 1905 оны модон могоо, яагаад модон могоо гэдгүү гэхээр ойн иргэд бол могооны өрнийхэн гэсэн шууд утгатай. Тэгэхээр тэр модон могооны жилийн зуны үүдийн газар хөдлөлтөөр үүссэн хэдэн мянган километр урт ангалууд бол аль хэдийн их Монголын түүхийг төгсөж 1906 оны гал морин жил дахин шинээр эхэлсэн баталдаг юм аа. Тэгэхээр одоо 1906 онд эхэлсэн 66 онд дахин эхлэж эдүгээ зүчийнхэнд 2 дахь 60-ыг дуусгаад 3 дахь нь Батын 60-ыг эхлүүлж байгаа нь бид одоо дэлхийг захирах тэр боломжоо авч байгаа явдал юм. Яагаад гэхээр азрахгүй унганы бэлчээрийг хамгаалахад унаг маань даах болно. Тэгэхээр би одоо
пост оруулсан л да. Тэр ушил төвдгөн. Тэрэнд бол төвд лам нарын хийсэн тэр өхөр чинь дээр нь улаан луугийн тэнгэр. Тэр нь манжийн тэнгэр шүү. Манжийн улаан луугийн тэнгэр. Ягаад гэвэл хятадуудад хар ба хар цаохорлууд шүтгэхээс улаан луу шүтдэггүй шалтгаан нь тэд нар цагаан үйл шүтдэг учраас. Тэгэхээр өхөр шинжиж байгаа ёсыг би буруу гэдгийг оруулахад нэг этгээд комент бичсэн байгаа. Энэ тэрвш ягаад морь шинжидгүй өхөр шинжээд байгаа юм бэ? Шороо нөхөр гал морь ягаад шинжихгүй байгаа юм бэ гэж. Наад чинь төвд юм чинь луус илжиг шинжихээс өөр юу мэдхүү? Бэлчээрээ тань мэднэ тийм биз дээ. Та нар хар мас учраас хар марсынхаа бэлчээрийг сайн мэднэ. Нэг нэ яаж дарамтлах уу, нэг нэ яаж гутаанд оромжлох уу, нэг нэ яаж доош хийх үү гэж тийм ээ. А миний хувьд бол яаж гитдэг захирах уу? Эртний улбаа юу вэ? Эдүгээ юу вэ? Уламжийн шинжилэл нь хаана вэ нү? Гэж би хитгийг захирах. Гитдэг татвар улсаа болгох асуудал шийдэж явна. Миний бэлчээр өөр байгаа үстэй. Тэгэхээр би бод адууны шинжээ хийж байгаа. Морины шинжээ хийж байгаа. Азарга 60 1906 онд эхэлсэн. Тэр бол Дуваа үг Исүка Баатар Тэмүжин 3 их. Тэмүжин эцгийнхээ бутарсан улсыг хураасан болохоос Тэмүжингийн улс гэж өөрт нь байхгүй. Тэр бол эцгийнх нь Исүка Баатарын хураасан улсыг Тэмүжин өөрийн болгон өмчлөн авч хураасан. Үүгээр 160 дууссан. Харин дараагийн 60 дэлхийд дахинд цэцгтийн эрник эхлэлгүйл процесс нь бүрд хатан ба зүчийн бэлчээрт болсон. Өөрөөр хэлбэл азарганы бэлчээр дуусаад гүү унганы бэлчээрт орж ирж байгаа үйл явц. Тэгвэл одоо энэ зүч хааны бэлчээр нутаг дуусаад Бат хааны бэлчээр нутаг руу орж ирж байгаа Алтан ордын улсынхны ирээдүй күн төрөлхтний ирээдүй хоёр хосолсон энэ дааган нутгийн бэлчээр. Монгол дааган нутаг би тэнд бүр адууч нутаглан таван өнгөт чоноч нутаглан. Дэл дулаанчон, цагаанчон, харчон, көхчон, саарлчон. Даагны нутаг ийм эрсдэлтэй. Өнчин дааг. Исүка Баатар үгүй болсон, Тэмүжин үгүй болсон, зүч үгүй болсон хойно өнчин жаахан бат Евразийг тентэрч явсан түүх давтагдах гэж байна. Та нарын хар кредийн нутагта хэн болно, юу болно, ямар сатан болно? Энэ та нарын асуудал. Үрээ үлдээх мүлдээх гэдэг нь сатаны үрээг үлдэх хорвоо байхгүй шүү. Хар сардороо хар сатанд үрээ бүтээгээд түнэр харанхуугаас үлсэн сатануудын эрнийгээ төгсгөл боллоо би Монгол хүн биш болоо гэж бодох хэрэгтэй. Би харин ингээд дорны асуудлыг шийдээд номхон далаа номхорч бууг дэлхийд батлан таниулахаар мөн түнчлэн Атлантын далайг номхруулах ажиллагаа түүний цаадах Америк нэгдсэн улсын 7000 м өндөр номхон далайн галт цагиргийн нутгаас үүсч байгаа Герман гаралтай Трампыг татваруулсан бодохоор та нарын мөрөөдлийн газар болсон Америк нэгдсэн улсыг Бат хааны Алтан ордын улсад татваруулсаар гар гаргалгааг шийдэхээр холыг зорих гэж байна. Миний бэлчээр өөр. Та нар миний бэлчээрд орж чадахгүйгээс хойш наад сатана задгалтаа хийгээд наад сатана битүүнээ хийгээд түнэр харанхуудаа уусан шингэгийг хичээн зэвтгэж үлдсгээ эсвэл ах トゥ аав ээж танил тал орон нутгаа бүгдийг нь энэ сатана задгалт битүүн хийхээс татгалзаад гэр гэртээ сатандах юм уу яах вэ одоо? Наад их
бэлдсэн бууз, хуушураа, баншаа, ууцаа яаж цуслахын гэдгээ шийдэх юм уу? Эсвэл тэрнийг харахны нөхрөө шийдэх юм уу? Гахаад тэжээх юм уу? Нохоод тэжээх юм уу? Энэ асуудал өөрсдөө шийдэх. Монголын уламжлал шинжилэлд хизээж хар сардор нэгдэх үйл процесс байгаагүй. Хизээж байгаагүй. Та нар их Монголд нэгдэхдээ яаж нэгдэх тэр технологи арга барилаа мэдэхгүй байгаа. Энд нэг л юм бий. Ариг ус. Өөрөөр хэлбэл цагаан сар шавхагдаж дуусаагүй байхад би та нарт хэлсэн тэр шинэ 9 та нар тэргэл улаан наран өдөр сарны шинэ 9-нд нэгдэхгүй яасан. Тэгсэн бол та нар болох байсан. Би та нарт сануулсан. Нэгдэггүйгээс хойш та нарт одоо нэгдэх тавилан үрд олдохгүй. Та нар бол хар монголчууд, дотоодын дайсан өш татарууд, өлөн тангтууд, Тэмүүжин Чингис хааны дотооддоо байлдсан дайснууд гэдгээ баталчихлаа. Одоо та нар кинч биш өглөн тоотын чи Америкийн виз арчилсан нам. Та нар Юли Цезар шиг өглөөх болсон. Юли Цезарууд. Тэгэхээр Юли Цезарыг устгасан сенаторуудын зориг зүтгэл их монголчуудын тэргэл удаан сарыг эрхэмдэн хайлан хүндэтгсний илрэл байсныг өрн дахинд зарлан тунхаглаж Монголын цагаан сарыг Юли Цезарын Мартин эдийн өдрийн үйл явдлаар дэлхийд зарлана. Энэ бол Чухамку Батханы, Атилагийн, Александрын, мөн түнчлэн Акила Кудуватрын ялалтын өдрүүд банга далайн мандал дээр далайн айсавд Монголын цагаан сарын ялалт байсан. 15-нд ялж 16-нд Ялсан баатруудын цуглаан битүүн нэгэн агуу их ялалтын баярын өдөр байсныг та нар өнөөдөр түнэр харанхуй баяр олгож гутамшигтайгаар гунигтайгаар өөрсдийгөө амьдаараа авсалж байх юм аа. Тэгэхээр одоо бол Америк нэгдсэн улсын нутагт болох гамшигт үзэгдлүүд болоод Америк нэгдсэн улс нь 15 сая доллараар худалдаж авсан гэлүүдээ тэр л Маягийн нутгийг худалдаж авахдаа тэнд нар мандах жаргахын учрыг олоогүй арилжааны газраас үүсэх аюултай үзэгдлийг санагцуулах цаг болжээ. Харах минь хизээч чи шинлэхгүй. Харахнуудад шинлэх гэж байдгүй юм. Харахнууд шинлэхгүй шүү. Одоо та нар бол хар монголчууд Чингис хааны дайснууд энийг хүлээн зөвшөөрсний дараа яах вэ гэдгээ шийднэ. Түүнээс биш дайсантайгаа нийлж ялагдлын асуудыг шийдэхгүй. Би та нартаа 40 жил дайцсан. Яг 1206 оноос 1246 он хүртэл та нартай байлдсан Өгөөдөө хаан, Тэмүүжин, Бүрт хатан, Дөргөн хатан, Гүйг хаан шиг үйл явдал боллоо. Өнгөрсөн 40 жилд. 40 жил маш их утга учиртай. Та нарт ямар ч шинэлэх мэдлэг гэж асуудал байхгүй. Та нарын шинэлэх бол махчин харах шин дүрээ, шин торгон дээд өмсөж бүтээх үзэгдэл. Тэгээд гичнээн удаа мөхсөн сүрснийхээ баталгааг уул бовоо тоолон байж өрдөг. Тэр чин бол мөхөл сүрлийн бэлэгдэл. Одоо над сатана үлдээ зогсоовол зогсоо. Эс зогсоовол тэгээд чи Монгол хүн биш гэдгээ дэлхийд батлана. Монголын цагаан сар гэдэг бол
Их болсон 6 зүйлийн 6 нь алтан көхийн язгуур. Энд алтан гэл хязгаартай көхөн харагдана. Энэ көх Монгол гэн. Бат хаан көх ордын түүхийг алтан ордын улсын түүхээр эхлүүлсэн нь ийм учиртай. Энэ бод Евразийн түүх. Харах Монголын цагаан сар гэж хизээч байгаагүй та нар өөрсдөө баталж байна. Та нар цагаан үүлэн тэнгэрч байхгүй. Та нар гэтэд шиг үйл бодно. Тийм ээ? Гэтэд бодож л байгаа. Нөгөө эрхэмдэн дээдлсэн сүм хийдэ цагаан үүдний сүм өмө хайчаа буудж л байгаа. Тэр сүмээр дүүрэн залуучууд зүүрэн көгсчүүл явж л байна. Би бол зөвхөн түүхэн баримтын батгажуулаад тэр нь бүгд яст мэлхийн нуруунд дэргэж та нар намгийн мэлхийх нь. Цагаан сар мар гэж яхах хооронд одоо хар сараа яах уу гэж боддгийм үү? Ариг ус дууссан. Монголын цагаан сар хомсдож дуусаад огт байхгүй болсон. 0 байхад та нар үгсний чинь цагаан сар гэж хуцаад байгаа юм. Тэнгэрт чинь хар сар байна маднуудаа. А гитдэг захирсан тахандаг бол Монголын 15-ны сарыг улаан дэнлэний баяр бодгоцсон байгаа юм байхгүй юу? Бүр үнэхээр гүн ухаан яаж байдгийг яаж тойруулан өгтөж бас хэрхэн бугуйлд нь авч нам дарахын утга учирыг төгс гүйцэтгсэн болохыг би гиттэй нутагт харлаа. Та нар бол хар монголчууд, хужаа гэдэг бол их нутгаасаа гарч харь нутагт цагаачлан гуйлганчлан амьдрах хүнийг хэлдэг штэ. Та нар Манжа хаантай ирсэн манжны көсөний цэргүүд хувьлаа зэрлэг дайчид түүнийгээд батлаад байна. Өөр юм алга. Наад бууза, байша, маха, гурла би болсны баяр хийгээч. Ядаж та нар яасан бусдын ургацыг адуу малыг хулгайс дээрэмдээд баярлж байгаа юм уу? Тэгэхээр эн чинь өөрөө та нар сатан дээрэмчдийн үйл хэрэг хийгээд байна. Яг л монголчуудыг дарамтлсан Хятадын армийн хүчийг авсан хувьлаа 1260-аас 64 оны дайны яг одоо энэ Украины дайны ялалтын баярыг та нар хийх гэж оролдоод байна. Кийцгээ үрчин байдхаа үндсчин үлдэх хорвоо болно шүү. За юу. Би энэ үйл хэргийг зогсоохын тулд их хурлын дарга учрад хүртэл албан бичиг одоо хүсэлтээ үлдээгээд явсан. Үл таамсарсан 40 жилийн турш би улсын хурлын саарл ордонд толгоогоо шургуулсан болгонд би албан бичиг гардуулсан. Энэ 126-д ч би гардуулсан. Тэгээд би нэг л юмыг ойлгосон. Угаасаа л өшт тангад өлн өшт татард бол удмаа авчил явдаг юм байна. Тэрнийг өөрчилж чаддгүй юм байна гэж. А та нар бол харахнууд, махчин харахнууд. Та нар бол Чингис хааны дотоодын дайснууд. Тэмүүжин Чингис хаан яагаад чанчин бомб гэж тэр яг бодит түүхэн баримтнаад чанчун юм байдаг штэ. Тэр нь цагаан үйлний сүмийн хамб. Тэмүүжин Чингис хаан цагаан үйлний хаанчлалыг хэрхэн яаж Хятадын нутагт хэдийн удаан хугацаагаар үргэлжлүүлэх вэ гэдэг ам өчгөл асуусан өөр юм байхгүй. Тэр цагаан үйл хаанаас ирэхийг таниулсан. Гэхдээ түүний баталгааг 17 настайгаас дорны дайнд оролцож эхэлсэн өгөөдөө хаан батгаажуулж өөрийн хатанда Алтан Бергинагийн хаанчлалыг Хятадын нутагт баталгаажуулж 1240 онд Дөргөн хатны их Монголын эзэн хатан хааны зарлагт самбарыг босгож чадсан байгаа. Би энэ үйл хэргийг төгсгөчлөө. Битүүнийг хийчлээ. Тэгтээ би эртний Тэмүүжин Чингис хааны хүртэл эхлүүлсэн тэр улбайг алдахгүй тулд ариг устай байхад нь 20-тай ариг ус шүү. 2009 онд би Хятадын ариг усны ундар хорьсон. Одоо Хятад
10 жилийн дотор асуудал шийдэхгүй бол мөгөх бүрэн боломжийг дэлхийд зарлахад Хятад Батхааны Алтан ордын улсад татвар төлөгч улс болно. Энийг дэлхий харах болно. Түүхэн баримтыг үзэх болно. Тэр цагаан ирмэг яаж барьсан? Цагаан ирмийн орой дээр юу байгаа юм? Юу ирэх ёстой юм? Юуг тэнд бэлэгдсэн юм? Гэдгээс эхэлнэ. Тэгээд цагаан үүдний сүм яах гэж барьсан юм? Цагаан үүдний сүм бол Бээжинд байна. Тэгвэл дөргөн хатны зарлагт хөшөө түүнээс өмнө зүгт байна. А миний цасан нөмрөг бол бүр баалын арал хөрсөн энэ үд. Тэгэхээр цагаан үед газар тунахдаа цагаанаараа унвал цас болно. Харин та нар бол ямхын салхи үнсэн саарл үйл агаарын бохирдол угаартах процессыг үүсгэж харахнууд. Ийм процесс бүхэл байршил танигдлаа. Миний мороор явж миний хийсэн нээлтүүдийг баталгаажуулах эрдэмтэд Монголын агуу гайхамшигыг таних болно. Түүхэн их сурвалжид баталгаатай бичигдсэн байдаг нь Сорхогтон хатан Батын хаантай уулзахдаа өөрийн хүүхдүүдийн улс төрийн эрх мэдлийг олгохыг шаардахаас гадна Хэбэ мужийг захирах эрхийг шаардсан. Өгөөдө хаан юу хийсэн? Өгөөдө хаан бол 1237 онд гүртэл 3 улсыг Солонгосыг 3 удаа дайтаж ялаад 4 дахь нь Хятадын умард сүн мужийг чөлөөлж татварыг аваад татвар хураагчаар хувьлааг үлдээсэн. Сүнийг захирч чадахгүй байж Хэбэг захирах гэж удаарсных нь учир шалтгааныг би дэлхийд тайлбарлаж байна. Энэ ийм учиртай үйл явдал өрнөсөн нь дэлхийг захирах технологи гэдэг бол тэр мөнгөлөг цагаан үйлний тэнгэр тархах тархалтын байдлын кил хязгаараар газарт цэнгэг устаа хур бороо орох уу, газраас цэнгэг усны ундрах уу гэдэг асуудлыг шийдэх нь энэхүү Монголын цагаан сар түүний учир шалтгаан оршин. Өөр юм байхгүй. Та нар бол Монгол оронд цэнгэг усны ундрагыг бүр устгаад бүр ариг усгүй болгоод шар усаа нуугаад дотроосоо өмгөрөөд өтөөд дэлхийд батлагдах 3-1 хорт хавдрыг оргил дээр явуулсан шүү дээ. Нэг л их удаараад нэг шинэлэл цагаасаар хийчихвэл нэг сайхан болчихно гэдэг юм. Тангад ялж байхад өсний чинь шинэлэх дайсан чинь ядаад дайсны чинь өш татарын эмэг ихэн өмнө зүгээс халахын тодхон дээр нь бууж түүний хормоо дороос нь шургаж гарах гэж ирэх гэж байж өксний чинь шинэлэх өксний чинь золгох мусахар тангадууд өш татарууд та нар гიშгэх газаргүй болсон. Одоо та нарыг хятадч авахгүй гол нь. Та нар одоо хаачхыгаа өөрсдөө олох хэрэгтэй. Миний баталгаажуулж байгаа түүхэн их сурвалж нь одоо нэг сүүлийн нэг юм хаард гэдэг байгаа шүү дээ, тийм ээ? Тиранаар 3-4 тиран байгаа. Би баталгаагаа л Хятадын нутагт хайж олсон. Би цагаан үеийн сум руу орж 6 кадр дараалал гарсан. Яс мэлхийн дээр баг нь байна. Багны өрөөд 9 цагаан үйл байна. Энэ миний баталгаа. Яг тэр цагаан ирэм дээр байна. Тэр Кэбэд байна. Тэр бол Тэмүүжин Чингис хааны 1219 оны 5 дугаар сарын 17-нд энэ бол шиний нэгэн. Үхрийн ордын шиний нэгэн. За ингээд хар монголчуудаа харлаараа, шарлаараа, хар шар сүтгэнүүдээ та нар төвдийн харын бөөгийн боол, төвдийн шарын ламын боол гэдгээ батлаараа. Тэгээд мөхлөө өдөртөөрэй, өргөжлүүдээрэй. Та нар тэргэд удаан наран дор нэгдээгүйгээ өнөөдөр баталж байна. Тэргэд удаан саранд нэгдээгүйгээ та нар
баталж байна. Энэ чинь Монголын улс авчаанд маш олон удаа дуртагдсан тэргэл удаан өдөр гэдэгт хамаарна. Тэр нарны өдрөө, сарны өдрөө гэдэг нь бол нэг л өдрийн нар тэр өдрийнхээ сар нь болдог. Нар сар хоёр эргэж өөрчлөгдөж яваад нэгэн цагт яг тэргэл удаа наран сарын хоёр зэрэг тохиохт нь тэр газрын шинийн нэг нь эхэлж байдаг. Битүүн болж байдаг, төгсгөл нь. Ийм л процесс. Бид бол наран тоололтон алтан ордынхан. Та нар бол Хиттийн хайсан сарн тоолдынхан. Хиттийн хайсан көхийн ясыг дагж байна. Та нар бол Хиттийн хаягдлууд санджээ. Хиттүүд өөрчлөгдөж. Зүгээр л мунхаг хар иргэд түүгээр яах вэ тэгэл бэлчээд явж бай гэж байгаа болохоос биш. Хиттийн бодлого бол киндэж тархиа угаадахгүй чөлөөт хүн байх, ээлэн байхад тэмүүлж байна. Энэ бол эллинизм. Агуу Александр хаан эхлүүлсэн эллинизм. Энэ бол барын бэлчээрт алтан нар мандахаар эхэлдэг юм шүү. Яг одоо Ираны нутагт дайны асуудал үүсчихэд байгаа цаг үед. Тэгэхээр энэ эллинизм эхлүүлж чадвал чөлөөт хүн. Араас нь коммунизм, социализм гэдэг нь чөлөөт хүн болох шашнаас болоод дурын князч тархи угаалтаас чөлөөлөгдөх ажиллагаа. Тэмүүжин Чингис хаан та нарын тархийг угаагаагүй учраас та нар өнөөдөр юу ч ойлгохгүй уушдахаар тангадууд болж үлдсэн. Ягаад гэхээр Монголын цагаан сар гэж юу байдгаа? Хизээ болдгаа, яаж болдгаа? Ямар ач холбогдолтойг огт мэдэхгүй шүү дээ. Тангад ном. Тангад бурхан шүтчээд шударгаас хайж байгаа өшт татарууд болсон та нар. Та нар тангадууд шинжлэгдэх гэж оролдож байна. Та нар бол төрмөл тангадууд. Гэцтийг бол та нар зүгээр үл таамсардаж байна. Гэцтүүд хөөхий, мөхчихгүй сүрчихгүй төлөө явж байна. Гэхдээ хятад гүн Кэмрэлд орчиж 1994 онд надыг явж явах үед 12 Монгол төгрөгөөр би хэлээ 12 мянган төгрөг байсан тэр баг надад ч одоо хайцсан л да. Цэвэр арьсан түүпэл одоо Хятадд 2800 юан болсон байна. Хятад өнөөдөр дотоодынхаа энэ үнийн көөрөгдөл дор сөхөрсөн байна. Дэлгүүр нь эзгүй. Хинч худалдаж авахгүй, жуулчд ирнэ. Тэгээд одоо Хятадын дотоод байдал маш хүнд байсан ч тэд аврагчаа хүлээж байна. Тэд дахин эргэн сэргэн мандах муужрахгүй байх тэр боломжоо хайж байна. Та нар шиг биш шүү. Тэр улбаага маш гүнзгэлтэйгээр хадгалж байна. Цагаан кэрмийн учир шалтгааныг барьсан болоод түүн дээр эс оршихуун бүх бэлэгдлийг Монголын гүн ухааны ёсоор хийж таниулаад нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн юм байна. Ойлгож байна уу? Яагаад заавал хар хоромд захирагдах ёстойгоо баталсан байна? Яагаад зүүн саяын захирагдах ёстойгоо баталсан байна тэнд? Та нар шиг өсчөж цавхчиж юм болгоныг будаацалдаж эзлэн төрөмгөлхийг оролцсон шалдар балдар бодлогыг хятад хэрэгжүүлэхгүй байна. Хятад Күнзийн сургаал дор Монгол эхийн күүгийн сургаал дор күгжгийг хичээж байна. Ямар ч далаалан байхгүй, ямар ч төвдлөн байхгүй, ямар ч тангад бурхан байхгүй, чөлөөт хүн байж. Тэгтээ күнд тэднэрийг мөхлийн замаас гаргасан тэр агуулгыг л хайж байгаа болохоос күнзийг дахин шүтгэхгүй байна. Үүгээрээ танараас энэ цагийн хятадууд ялгаатай болжээ гэдгийг сануулж байна. Өөрөөр хэлбэл Алтан ордын улсад хэн татвар төлөх вэ гэдгийг. Энэ бол улсын асуудал, төрийн асуудал. Генетикийн хувьд бол хятад хүн генетикийн хувьд хятад хүний генетикийн нас дууссан. Яг та нарих шиг бүгдээрээ хар сардаар үүссэн бүхэн 10,000 жилийн түүхээ дуусгаж байгаа. Энэ бол автоматар үхэн. Өвхлээс аврагдах шалтгаан байна гэвэл тэр нь 9 цагаан үйл тэрний дараах 10 дахь шүү.
9 цагаан үйл, цэнгэг ус, цэвэр агаар. Энийг ойлгож байна. Бээжингийн агаарын бохирдол арилах ба үүсэх шалтгааныг судалсан. Давуу тал нь тэнд байршил нь юу вэ нү? Энд юу вэ нү? Тэр цагаан ирмэн дээрээс Бээжин хот чи харагдчих шүү дээ. Тэр бүх техниктэй болцсон амар зүгээр өргөх шатуудад нь мөнгө төлөө дээш орой дээр нь гараад бүх асуудлыг хараа шийдээд нөө Обамагийн ярьдаг шиг та нарын бахархдаг шиг юм тэнд огт харагдсангүй малнуудаа. Тэгэхээр та нар одоо шар морины тангадууд, өш татарууд. Шар морин гэдэг нь ямар учиртай юм? Тэрний шар морины айс аваыг тэр аимшигын харгас, кэрцгий, эзлэн төрөмгөөлөгчдөөс хамгаалах ажиллагаа явуулсан байна. Хамгийн сонирхолтой нь миний очсон тэр өндөрлгөөс урсаж байгаа булаг унд голууд яг урсаж явсаар байгаад цагаан сүмийн хажуугаар асар өргөн гол болоод урсаж орж байна. Энэ бол Бээжин хотын ундны усныг хамгаалсан цагаан гэрмийн баталгаа болж байна. Түүн чинь цагаан хэрмээс өмнө байсан байгууламжийг олж харлаа. Гэх мэтэр би чухамгүй гиддэг яаж татваруулсаа болгох вэ гэдэг уламжлал ба шинжилгээ асуудыг шийдэж яваад ирлээ. Яаж гэттүүд шар морины айс авыг намхруулж байна уу гэдгийг би таньж мэдлээ. Төвдүүдийг, манжуудыг тэгээд мөнхөг өнөөгийн өөр монголчуудыг яаж намхруулж байна уу гэдгийг. Энэ бол гамшиг гэдгийг ойлгосных нь учир шалтгааныг би таньж ирлээ. Тэгэхээр та нар нөгөө нэг өөр монголчуудаа өмөрөх байсан юм, дэмжих байсан гэж байгаа бол тэр биш шүү. Ягаад гэхээр өөр Монголд Эцгийн засгийн газар хэдэн зуун тэрбум төгрөгийг, еврог, долларыг хаяж Монгол судлалын дэлхийн төв болох гэж оролдсон Хөх хотыг тэнийг монхог өөр монголчууд ар халахууд нийлээд тэнд Монголын гайхамшигыг харуулахыг, таниулахыг 2015 онд 10 жилийн өмнө хориглож байсныхаа хариуд Хятадд гიშгүүлсэн. Яагаад гэхээр би 2015 онд Монголч эрдэмтдийн хорол тасралтгүй Хөх хотод хоролдож байхад би их засаг хууль, их Монголын их 6 хууль танилцуулах гэж очиход Монголын талаас эсэргүүцэж байсан. Одоо тэр хүмүүс энэ асуудлаа Бээжин танилцуулна. Би баримттай л ярина. Гэх мэтээр Монголыг гутаанд оромжилсан 40 жилийн чинь үйл гэрэгт харахнууд, ухах, тонох, дээрэмдэх, худалдах, арилжаалах, доншуур наймаачны сэтгүүгээр ажиллаж амьдарч Монгол орныг устган сониохоос өөрөөр амьдрах итгэл үнэмшил байхгүйгээ та нар баталсан. Өнөөдөр тэргэл удаан наран өдөр. Наран тооллын Алтан бэр бэргний холбоос 12, 13, 14, 15, 16, 17 гэсэн 6 өдрийн турш үргэлжилдэг. Та нар энд нэгдэж чаддаггүй чинь инкүү харах Монгол болгосон. Хар Монгол болгосон. Ийм асуудал үүсчээ. Одоо дараагийн асуудал бол номхон далаа нь галт цаграг яг одоо нэг адууны тах байдаг да. Яг адууны тах шиг хэлбэртэй галт цаграгийн хамгийн идэвхтэй оргил нь Эрдэнэ Маягийн нутагт буюу 15 сая ам доллараар худалдаж авсан өнөөгийн Америкийн нэгдсэн улсад Америк ТV-ийн болоод күн төрөлхтний мөхлийг өдөөгч хүчин зүйл байгааг Трампд танилцуулах ажиллагаа үргэлжлээ. Трамп маш баяртайгаар хүлээж авах болно. Яагаад гэхээр тэр Герман гаралтай. Германд аль хэдийнэ Алтан бэргийна 4 ойрдууд хэрхэн
4 нь могоо сүлд арсланг, могоо сүлд дахиаг, могоо сүлд лууг, могоо сүлд үхрийг алж байгаа. Бэлэгдэл дүрсэл бүхий алтан көшөөд ориг тунхагласан нь Мөнхөн хотод бий. За тэгээд өөр олон хотуудад байгаа. Гэхдээ Мөнхөнийх хамгийн алдартай нь Баварын бангийн хатан ойрд эмэгтэй Баварын болоод бүх ертөнцийн эзэн хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн түүхэн Германы нутагт Умардын Скандинавын орнуудын зүгээс ирсэн дайны 30 жилийн ялалтын бахархал болгоно босгосон байдаг юм а. Энэ бол Герман нутагт Монгол хатан хаанчилсан нөхрөө кинчвш болгоод өөрөө бүх ертөнцийн эзэн хатан хаан болсон тэр тунхаглал Трампыг намхруулнаа. Дэлхийн улс төр гэж ингэж л өрнөн. Та нарын улс төр бол дотроо яг л арчилсан нам нэгнээ дотроо кэмхэлж аларцаж байдаг шиг л үйл процесс өрнөж байгаа. Ийм явдлаар та нар 40 жил амьдарч 40 жилийн эцэст харах монголчууд сатанууд болж ирсэн өш татарууд байна. Та нарт ямар ч шинжлэл хэрэггүй, сэтгүүч шинжлэгдэг байхад та нар яаж шинжлэгдэнэ гэдэг юм? Та нар одоо нар гэртэх гэж байна. Нар гэртлээ бол миний үйл хэрэгт орон зүгт төгсөж байгааг илэрхийлнэ. Энэ 2 дугаар сард үүссэн бүхний шөнийн харанхуй төгсгөл нэглэн. Тэрний дараа та нарт золгох, битүүлэх ямар үгсэн таатын чинь найдвар байх юм. Тэнгэрийн үед хаагдаж байна. Нарны хаагдаж байна. Бас Тэнгэрийн үед Монгол оронд хаалттай. За ингээд яг одоо Бүрт хатны өөлөн эхийн алтан бэрбэргний хаанчлалыг дэлхийд зарлаж байна. Тэр бол 312 мянган жилийн түүхтэй. Тэгэхээр Исүкабаатарын ээжж алтан бэргийн байсан. Алтан бэрг нь эсвэл алтан бэргийн на Ахмад Күүтэйгээ орчлонг хорвоог захирсан тэр үйл хэргийн шинэ эхлэл эхэлж байгааг зарлаж байна. Энэ ганц Монголынх биш. Энэ дэлхийд дахных. Энэ бол их болсон 6 зүйлийн алтан көхийн язгуур эхлүүлж байна. Энд көх өнгө байна. Тэнгэрийн өнгө. Цагаан сарыг тойрсон. Тэгтээ алтан хүрээтэй тэргэл удаан сар эхлүүлнэ. Та нар 15-нд нэгдээгүй өчтөрхөн уржигдэрхэн та нар сатана Валентина баяр хийгээд 14-р Далай лам, 14-р Папла ментер сөхөрч яваа сатануудын дүрд орчоод өнөөдөр та нар өөрийгөө ямар дүнд хувьсгах гэдэг юм. Тийм боломж байхгүй. Та нар амьдаараа гэгэрх, амьдаараа хувьсах, амьдаараа дахин төрөх боломж чи 2008 онд байсан. Тэгжээс та нар 16 жилийн турш алтан наранд нэгдэж байж тэр алтан нарны битүүнхийн та нар одоо ганц ч өдөр нэгдэг байж үгснийг нэг шинэлэн мэнлэнгээ хуцаад байгаа. Харин Китсдийн шинжлэх тухай асуудлыг ярих хэрэгтэй болсон. Китсд болоод өөрсдөө шинэ он ухтаж байна гэж байна. Тэд нэр өөрсдөө энийг 26 оныг ухтаж байна. Гал морин жил ухтаж байна гэж мордын дүрсээр баярхаж байна. Та нар могоон бэлчээрт харахныхаа баярыг хийгээл явж байгаа шүү. Шүн дундын морин цаг өд дунд тохиодог бол та нар шүн дунд халахын хоймор тохиодог харах хулган цагийн баяраа хийж байна. Ядаж та нар энэ гал морин жилийг хүндэлж болсонгүй юу? Төрмөл хар өш тангадуудаа, өш татаруудаа та нарт одоо үнэхээр энэ Монгол хүн гэж өөрийгөө нэрлэх тэр алдар суу гавья байхгүй болсон. Монгол гэдгийг гутаанд оромжилж кайф авдаг хогийн хар шаарнууд, цагаачд,
гадаадын харийн айрмын дайчид, харийн айрмын ялалтаар үлдсэн цагаачд эзэн төрөмгөөлөгчд гэдгээ баталсан. Та нар мөксөн манжи үлдэгдэл. Та нар сүнэж ба төвдийн үлдэгдэл. Та нар аль хэдийнэ мөхчөөгүй өнөө хүртэл өргөлжилсэн өш татарууд Тэмүүжин Чингис хааны дотоодын дайснууд болохоо таньсан. Ийм учраас над цагаан сар нэртэй тэнгэрт хар сар мандаж байх үеийн худалчийн хар сарны баяраа зогсоовол зогсоо. Үгүй бол хар тангатынхаа дансандаа үлдэцгээ. Та нарын үр хүүхэд үлдэх хорвоо байхгүй болсон. Чи тэрний төлөө юу ч хийгээгүй. Энэ маш том асуудал шүү. Нөхдөө. Маш том асуудал. Тун удахгүй та наруудыг сатанууд гэж дүгнээд дэлхийд дахин күн төрдөгтөн харгас гэрцгийгээр хандах цаг ирчээд байна. Хорвоо өөрөө ийм үзэл сурталын ертөнцтэй болсон шалтгаан нь сатануудыг устгаж байж амар амгаланг үзнэ гэсэн тэр л итгэл үнэмшлийн туйл юм. Шударгаас ярьж байгаа хүмүүс өнөөдөр энэ аимшигын тангадын ялалтын хажуугаар шударгаасыг тангадууд хайхгүй шүү. Энэ бол та нар өкөх сөнөх мөхөх тавилантайг Тэмүүжин Чингис хаан 800 жилийн дараа гэсэн тэр сүүрлийн өдрөө ухтаараа. Ойлгосноо? Батхааны алтан ордын улсад би та нарыг огтхонч нэгтгэхгүй. Алтан төрд огтхонч нэгтгэхгүй. Загсны арин дуусах цагийн алдад 3 дугаар сард Алтан Соёнбат тугсэлдээ бүрмөсөн алдах болно. Бүрмөсөн. Тэгээд та нар 1911 оны төвдийн 3 хар гол оройт сүлдээ зална үзээ. Хамгийн сонирхолтой та нарт тун саяхан бүрдэл тангад номт төвд эзэн богд хаанд чухал байсан тийм ээ. Тэр бас Сүхбаатараас чухал, Сталингаас чухал, Чавасангаас чухал, Цэдэнбалаас чухал, Платовагаас чухал. Тэр хин юм бэ? Тэр цэвэр төвдгөө. Тэгэхээр та нар төвдөдтэй хамт ирсэн үү? 6 төвд хулах богдтойгоо ирсэн үү? Та нар хин юм бэ? Би маш олон удаа асуусан. Та нар хин юм бэ? Та нар хин юм бэ? Өш татарууд. Өлн тангадууд. Цагаач хужаа хар Монголоо. Ховлын армийн дайчдөө. Хар кредүүдөө. Та нар нэг төвд лам кичнэн төвдөдийг дагуулж ирсэн бэ. Нэг хүн кит болж та нар өссөн бэ. Энэ асуултынхаа хариуг өөрсдөө олоорой. Гэтэл 25 дугаар суваг телевизээр эмнэлгийн 13 тоног төхөөрөмжийг Монголд хийж үлдэрлээд байхад түүнийг цагдаад дуудаад гарын үсэг зуруулаад шоронгаар айлгаад зогсоож байсан байна. Та нарт Монгол орныг хөгжүүлэх биш, Монгол орныг ухах, сонирх, устгах, тонон дээрэмдэх бодлого хэрэгжүүлэгчд байна. Түүнийг та нар алга тошин банк дэмжиж дээшээ гаргаж байдаг. Тэр тангад сонгуулийн чи өрдөв. Хар монголчуудаа, өлн татаруудаа, өшт тангадуудаа. Та нар одоо Монгол хүн байх баталгаагаа өнөөдрөөс эхлээд бүр мөсөн алдаж байна. Бүр мөсөн. Та нар өөлөн ихэд захирагдаагүй. 1170 онд онон морин руу хайж зугтсан тэр тайчууд. Тэгээд цэрэглээд буцаж ирээд Тэмүүжинг олзлон авч байсан хүмүүс болж таарч байна. Та нар бол Тэмүүжин Чингис хааны 9 настайгаас эхлээд насан эцэстлээ дайтаж байсан тэр дотоодын дайснууд болж өөрсдийгөө таниулж байна. Яагаад гэхээр хүн төрөлхтний түүх нийтлэг. Та нарын түүхч нийтлэг. Та нар бол өш татарын түүх.
Яагаад Тэмүүжин Чингис хаан дотооддоо тийм их олон жилээр байлдаж зов зүдэрсэн бэ гэдгийг асуудал шийдэгдэж байгаа. 3 мэрэгдэд давталсан, 3 мэрэгдийн үлдэгдлүүдэд давталсан, 3 мэрэгдийг шүтдэг давталсан эцэстээ 1204 онд Сүбэдэг илгээхдээ юу гэж хэлсэн? Та нар Сүбэдэг хүн алдаг их мундаг жанжин гэж яриад байгаа юм. Биш. Сүбэдэгийн өөрийг даалгавар бол 3 орон зайд гүйцэтгэх ажиллагаа байсан. Тэр бол 3 мэрэгдийн үлдэгдлийг тэнгэрт дүйсэн ч устдаг. Муса хар тангадууд хар монголчууд Көх Монгол гэж хутсан ч ал гэсэн үг. Устдаг. Хархны нүхэнд тарганы нүхэнд орсон ч устдаг. Далайн усны гүнд орсон ч устдаг гэсэн. 3 орон зайд 3 мэрэгдийн үлдэгдлийг устгах даалгавартай явсан Сүбдэн дайны ажиллагаа тун удахгүй дэлхийд дуусгах гэж байна. Энэ бол 1204 оноос эхлүүлсэн Тэмүүжин Чингис хааны, Зүч хааны, Бат хааны 3 үеийн алтан төрийн үйл хэрэг байсан юм. Түүнээс биш Сүбдэг гэж нэг баахан хүн алдаг хүн биш. Тэр тархинд нь байгаа итгэл үнэмшлийн алх ажиллагааг хийсэн. Хятадуудын тархинд нь аль хэдийнэ бурхан шүтгэ байж, аль хэдийнэ далай лам шүтгэ байж, банчин богдыг шүтгэ байж, тэр бүгд музей болж. А яг одоогоор ажиллаж байгаа сүм байна. Тэр сүм нь хар масыгаар зугаацаж явуу гэсэн зугаалгын талбай байна. Тэнд ямар ч улс төрийн ач холбогдол алга. Тэнд зүгээр сайн дурын харах маасны бэлчээр байна. Төрийн бодлого гэдэг бол ийм л байдаг. А энд бол төрийн тэргүүнүүдийг нь хар тэргээр авчираад гантанд сөхрүүлээд байхаар би шүүмжилсээр байгаа төрийн тэргүүнийг ордонд нь суулгаад тэгээд чад амыг очдог болгосон. Тэгээггүй бол Монголын бүх төрийн өндөрлгүүд гандан руу давхиж шившгээ зүтгэж байсан нь мартах цаг бодоогүй шүү. Би энэ төрд маш олон шинжил хийсэн. Уламжлалын өөрчлөлт гэж маш олон зүйлийг хийсэн. Бүр үгсэн хүнээс үнсэн зуд барихыг болиулсан, үгсэн хүнээс зургийг авч явахын ч болиулж эхэлсэн. Хамгийн аимшигтай нь далай ламын дэрэгдээс ирсэн лам нар миний бүх үйл хэргийг байнга цуцалж улам тангаджуулах төвдөжүүлэх ажиллагааг хийж байсан. Та нар өхөр Монгол гэдгээ чинь зурхаач тэрвш батлаад тэгээд тэр өхрийг улаан луугийн орны дор зураад байгаа штэ. Өхөрчин хоёрыг. Тэд нар тэгээд бүгд буцаж байгаа. Монголоос зайлан одож байгаа. Энд жил түүний тэр шинжээ зурхаа тэгж гарсан. Тэгэхээр та нар ч гэсэн зайлан одох хэрэгтэй. Бүгдээрээ солонгос яв. Солонгост очиж амьдар. Нэгдсэн үндэсний байгууллагад хүсэл тавь. Тангад усаа мандуулъя гэж. Сонсон манжийн төрийг сэргээе гэж. Та нар ямар ч байсан цаашид Монгол хүн гэж бахархалтайгаар хэлэх ирэхгүй болсон. Тийм байхын тулд та нар тэр их хэм хэмжээгээ тэр баталгаагаа биелүүлэх ёстой. Батлагч танигдах ёстой. Тэр чинь байхгүй. Тэгэхээр та нар бусдын хайсан, бусдын өнгөрсөн үерөө бутсан үйл хэрэг хийж байна. Өөрөөр хэлбэл Көх Монгол гэж хуцаад байгаа чинь Хятадын Көхийн ёс байгаад 8 дугаар зуунд сүнсэн. Тэсэн цэцэн төвдөд хийсэн. Энэтхгийн сонгодог буддизм ялж байж Хятадын Көхийн буддизмыг устгасан. Хятадын мөхөл төвдийн мөхлийг энэтхгийн сонгодог буддизм ялсан түүхийг та нар эсэргээр хийж яваа. Та нар ерөөсө болж байгаа юм алга. Та нар хизээж шинжлэгдээгүй. Дандаа хуучирч байсан. Дандаа өнгөрсөн хэн нэгний бузарт баригдаж, өнгөрсөн түүхийн бузар удааг шүүрч аваа хинээч хамаагүй. Ийм юм болж дуусжээ. Одоо ингээд 14 дугаар Далай лам, 14 дугаар Пап тэгээд
Израилийн асуудал, Ираны асуудал гэсэн улс төрийн өөр шийдвэрүүдийг та нарын оролцоогүй шийднэ. Хар тангадаа зүгээр л тэр хатсан уул баваа мэрэд дутуу чавсан ууц бөхс маха кимлэл сууж бай. Тарай чи хужаа гаралтаа цагаан сар хийсэн тэнэг юм уу? Лалрууд. Гэттүүд бол та нар шиг ингэж тэнэгдэхгүй байна. Тэнэгдэхгүй байна. Би өчнөө одоо компани захирал энтер гээд өчнөө одоо хүмүүстэй уулзтаа. Өчнөө хоол унданд орлаа. Тэдний ёсны юм чи яах юм? Би цадгалан байна. Би идэхгүй гэдэлтэй биш. Би тэгээ тэр хоолыг тэгж амтрахын идэж чаддаггүй ч гэсэн байдал дүр төрхөн та нар шиг ийм лалрын заваа нөхцөл байдал гацчаагүй байна. Гацчаагүй байна. Ягаад та нараас гитд дээшээ гараа хөгжчихв гэдэг шалтгааныг яриад байна шүү. Заа юу. Түүнээс биш гитд та нараас илүү сайн, та нараас илүү мөнгөрсөн гэж хэлээгүй байна. Гитдийн мөхөл ирнэ. Гитд татвар ус болох бэлтгэлээ аль хэдийнэ хангачжээ. Гитдийг татвар ус болгоход бүх нөхцөл байдал бүрдсэн. Миний очсон дата, нар, салхи, эхлэл, төгсгөл, миний уулзсан хүн бүгд энийг батлана. За ингээ гитэд бол карманд орчлоо. Одоо хадвал татврыг ганцхан охин нь авдаг штэ малнуудаа. Аавууд ах нар бол тулаанд ордог. Тэгэхээр би бол татвар аавна. Авсан татврыг та нартай хуваалцахгүй. Нийгмийн сайн сайхны төлөө тэрнийг зориулсан ч та нарын хүүхэд тэрнээс 1 цент ч битээ хүртээсэ гэж би хүсэж байна. Та нар миний зовлонгаар жарах гэж оролцсон. Та нар алтан төрийн зовлонгаар жарах гэж оролцсон. Барддаг гүн заа юу. Нэгэнтээ гад моринжид эхэлсэн юм чинь одоо та нарыг бол зүгээр бүшилх уу яах вэ гэдэг асуудыг хийнэ гэхээс биш. Үгсний чинь хөх тэнгэр гэдгийг чинь Монголын 15-ны сар дэлхийд агаар тэнгэрт мандах улаан дэнлөө мэт харагдаж байж газарт та нарын хувьд бол тэнгэрт хар сар харагдаж байгаа. Одоо Монголын сар цагаан сар хоосорцсон байгаа. Яг одоо хов хоосон төмпөн сав руу өхөр мал саагаад шүү ордог шиг тэр цагаан голыг урсгал оруулах цаг. Та нар тэрнийг ч ухтаагүй хүлээгээгүй. Та нарт шар усл орно. Өөр юм байхгүй. Шар морины шар усл орно. За ингээд мөхөс суурлаа ухтаад мад мөхөс суурлынхаа бэлэгдэл болсон уул бооваа идээд кимлээд мэрээд долоогоод тэгээд над дутуу чансан ууц махчин харахны дүрээ битээгээ сууцгаа. Би та нартай асуудал шийдэхгүй. Та нар надтай шийдсэн үү? Бидний хооронд ямар нэгэн харьцаа бий үлээ? Бидний хооронд энх ургийн гэрээ байгуулсан халах хойрдын гэрээг та нар бүгдийг нулимсан. Тийм биз? Аль хэдийн хар дээр цагаанаар бичсэн халах хойрдын энх ургийн гэрээний үрдэнд өндөр гэгэн гэдэг хүн төрж байж өндөр гэгэн үйл гэргээ хийсэн. Тэр бол халах хойрдын найрамдлын гэрээний бэлэгдлийн үрдэн байсан. Өндөр гэгэн бол та нар тасралтгүй эсэргүй хардайсан өшт татар өдөн тангадууд байжээ. За ингээд энэ муухай сатан баяраа зогсоох хэсгээ өөртөө шийд. Та нарт хугацаа байна. Би ноднон 24-нд бүтэнд гандангийн зүүн хаалган дээр зүүн урд өнцөг дээр тангад номт лам нар сор залж та нарыг устгах ажиллагаа явуулах гэж байна. Маргааш нь Индо Азия, Индо Европын мөхөл ирүүлэх гэж байгаа. Түүний дараад нь халахын мөхөл ирүүлэх, өмнө зүгийн сатанаг өрөх гэж байна. Болооч зогсоогооч ганда яваач гэж би лайв хийж байсан. Бүтээний өдөр шүү. Тэгээд та нар зогсоогоогүй. Зориг чи өрөхгүй штэ боолуудаа. Та нар манжийн боол, кэдтийн боол, төвдийн боол. Боол эзнийхээ эсрэг босдоггүй гэдгээ баталж байна. Тэр эзний чинь эзэн би байна. Энэ бол их Монгол алтан төр, алтан бэргэнэ. Түүхэв соёл. За ингээд сонголт та нарыг Монгол хүн байх эрхээ баталгаажуулах хэсэг. Чи түүнийг хийсэн хийгээгүй Монгол хүн болж гайхуулах юм бас байхгүй. Одоо бол та нар хийсэн ч хийгээгүй чи өш татар өлн тангад дүрдээ орцсон
Харин амьд үлдэхгүй юу? Өөр бусад олон асуудал. Цаашид гიშгэх газар чи хаана байхыг нэгцэнсээ байгуулах шийднэ. Хүн төрлөختний өнөөгийн мөхөл суурь дэлхийн техник хөгжлийн энэ гацаа бүгд энэ хар сард орох цан үйлчин эхлүүлж байгааг би дэлхийд зарлана. Хятадд бол үнэхээр амар амгалан байдаг юм байна. Үнэхээр тэнд саарл үнсэн үйл наалга. Үнэхээр тэнд бөөлж байгаа бөөл нүдэж байгаа ламын явдал алга. Тэр шар морины айс авыг одоо болгоомшин зогсоох ажиллагааг маш хүчтэй хийдэг юм байна. Бүгдийг музей болгоцсон байна. Тэгээд банк хавар намрын тэнцэл дээр бүх сүмийн бэлэглүүд нь байна. Өөрөөр хэлбэл Кевтэй тал сар дээр нь Кевтэй тал хар сар дор нь байна. Энэ бол Хятадын өнөөгийн оршихуун бодит байдал байна. Тийм байхыг сургасан байна, тийм байж байна. Та нарын хувьд бол цагаан нь дуусаад хоёулаа хар сар болцсон байхад битүү хар сар дор баясахын төлөө зүтгэж байгаа Өшт татар нөгөө нэг Тэмүүжин Чингис хаан яасан бilé? Хар кредитийн нутагч шүү дээ энэ процесс чинь, тийм ээ? Хятадын бүдүүн жанжин эвд орсонгүй гэж хустын шүтээ, нартын шүтээний татаруудыг устгахаар орж ирэхэд Чингис хаан тойролтой, өөрөөр тойрлын нутгаас очиж Хятадуудаа нийлж Өш татаруудыг дарж исэн. Тэр Өш татар нь та нар болж таарлаа штэ одоо. Тэр дайнд орохгүйгээр дайны олц булаалдаж яваад сүрсэн хүмүүс чинь Бодонцор Мөнхгийн аваад авгаах нь хүүхдүүд шүү дээ. Бодонцор Мөнхгийн 22 авг байгаа. Тэр өөрөө авгаа хиндэж өгөөгүй. Авсан авгаа болгоных нь цусаар шинэ авг үүслээ. За ингээд хар сатан залгалдаа хийцгээ хар сатануудаа тэгээд эннийхээ төгсгөлд юу болох үр дүнгээ таниад үүнийг эхлүүлсэн сүүлчийн он тооллоо 1170 он гэж харцгаа өөр юмгүй дээ. Сатанууд сатанаараа үлддэг юм байна. Та нарыг сургана, ховсгон, өөрчлөн, тархийн угаан энтер гэж байхгүй учраас байлгаагүй байхыг шаардсан юм байна. Тэр ч намыг хэвлэж болохгүй, энэ ч намыг хэвлэж болохгүй. Та нар миний намыг уншсан билүү? 1000 ном хэвлээд уншааг байхад би 1040 номынхаа сүүлийн 40-ыг та нарт гарчиглуулах юм уу? Та нар өөлөн ихэд нэгдэхгүйгээр психиатрыг өхөнгөт зүхтэж байсан баг хатны удмынх нь одоо та нар яг хэн болчоод байна? Түүгээрээ л үлдэнэ. Өш татарууд, өлөн тангадууд та нараас айж, та нар шиг новшин юмнуудаас айж цагаан ирмэг барьсан юм байна. Ийм л дүгнэлт үр дүн археологийн судалгаагаарч бодит байдлаарч бэлэгдэл дүрслэлийн гүн ухааны гэд маш олон чиглэлд энэ батлагдаж байгаа юм шүү. За баярлалаа. Сатанууд сүрлийнхээ бэлэгдэл Монгол готлын улын биш Хятад шахааны улын бэлэгдэл наад ул бава мэрэд ууц маха кэмлээд махчин харахны дүрдэл орцгоо. Та нарт өөр хувьсгын мөн чанар байдаг юм байна. А энэ бол Монгол биш шүү. Энэ Монгол биш. Баярлалаа.